цааны үзэгчтэй Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанаас бэлтгэн өргөдөг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дугаар хурлын эргэн тойронд болж өнгөрсөн онцлог үйл явдлын мэдээллүүдийг хүргэх болно. За мөн прокурорын байгууллагад 6 дугаар сард болж өнгөрсөн үйл явдлын бусад мэдээллийг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дугаар хурал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. Тус хуралд Америкийн нэгдсэн улс, Англи, Канада, Австрали, Румын, Хятад, Турк, Казахстан, Азербайджан, Саудын Араб, Кувейт, Кени, Сингапур, Бүгд найрамдах Солонгос, Непал зэрэг 25 улсын прокурорын байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, прокурорын үүрэг оролцооны хувьсэл, захим орчин дах гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд сайн туршлах сэдвээр нэгэнд орчууллаа. Тэгэхээр Монгол улсын прокурорын байгууллага олон улсын прокурорын холбоонд 1996 онд олон нийтийн байгууллагаар ажиллаж байсан. Олон нийтийн байгууллагаар бол яг гишүүн байгууллагын хуваар биш, тодорхой үйл ажиллагаанд оролцдог ийм хэлбэрээр бид нар оролцож байсан. За бид нар 2023 онд Тбилисид болсон олон улсын хурлд албан ёсны гишүүн болохоо илэрхийлсэн. За энэ цаг үеэс хойш олон улсын прокурор холбооны үйл ажиллагаанд бид идэвхтэй оролцож байсан. Тэр идэвхтэй ажиллагаанд орж эхэлсний энэ үр дүнгээр өнөөдөр олон улсын прокурорын холбоо шийдвэр гаргаж Монгол улсад Улаанбаатар хот, Зүүн Европ, Төв Азийн олон улсын 10 дугаар хурлын зохион байгуулахаар шийдвэрсэн. За өнөөдөр энэ хурал амжилттай болж байна. Гэхдээ энэ зөвхөн бүс нутгаар хязгаарлагдсангүй дэлхийн 25 улсын прокурорууд оролцлоо. Тийм учраас энэ хурал бол бас нэлээд ач холбогдолтой олон улс энэ хуралд ач холбогдолтой гэж оролцож байгаагийн нэг илэрлэл гэж ингэж бодож байна. Энэ удаагийн Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дугаар хурлын гол ач холбогдол нь бүс нутгийн прокурорын байгууллагуудын холбоо харилцааг бэхжүүлэх, туршлага солилцох, улс орнуудад тулгамдсан асуудлаа хилцэх боломжийг олгож байгаагаараа онцлог болж байна. За Монгол улсад болж буй бүсийн хурал маш өндөр түвшинд зохион байгуулагдаж байгааг онцолмоор байна. Энэхүү хурлаар оролцогч улс орнууд захим орчин дах гэмт хэрэгтэй тэмцэж буй сайн туршлагаа солилцож, маш үр дүнтэй хэлцүүлгүүдийг өрнүүллээ. Олон улсын прокуроруудын холбооны бүсийн хурлаар олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсалчиг хандлага, захим орчинд үлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь, технологийн дэвшил, инновацийг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь, хүн худалдаалах гэмт хэрэг, бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа зэрэг 4 сэдвийн хүрээнд 14 улсын прокурорууд 16 ихтгэл хэлэлцүүлж, захим орчин дах гэмт хэрэгээс өршлөн сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагаа хуваалцлаа. IP, the International Association of Prosecutors. Олон улсын прокуроруудын холбоо нь улс орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Ялангуяа бүс нутгийн хурлууд маш үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож чаддаг. Монгол улсад болж буй энэ удаагийн бүсийн хурал маш өндөр зохион байгуулалттай болж байна. Оролцогч прокуроруудын сэтгэгдэлч маш өндөр байна. Yeah, I think it's absolutely Улс орон бүр захим орчин дах гэмт хэргийн сорилтуудыг даван туулсан туршлага, авч хэрэгжүүлсэн үр дүнтэй арга барилаа хуваалцаж байгаад баяртай байна. Хуралд оролцогчдоос суралцаж, олон шинэлэг зүйлийг сонсож мэдсэн хилцүүлэг болж байна. За захим орчинд үлдэгдэж байгаа гэмт хэрэг ялангуяа хүүхд тохирсон гэмт хэрэг дэлхийн нийтийн анхаарлын төвд болж байна. За энэ талаар өнөөдрийн илтгэлийн бас нэг гол сэдэв байлаа. За энэ яг хүүхд тохирсон гэмт хэрэг дээр ялангуяа энэ технологи өндөр хөгжсөн улс орнуудын хуулийн байгууллагад хэрхэн ажилладаг туршлагаа бидэнд хуваалцлаа. Тэгэхээр Сингапуроос одоо AI-г мөрдөржил гаргалгаанд ашиглаад эхэлсэн байна. AI-г ашиглаж гэмт хэргийн зүйлчлээ гаргаж байна. Гэмт хэргийн болсон нөхцөл байдлыг тогтоож байна. Захин гэмт хэрэг үйлдэх явдал бол хурдцтай өсөж байгаа. Гэхдээ энэ бол ганцхан манай Монгол улсын асуудал биш. Дэлхийн нийтийн бүх улсуудад болон захин гэмт хэргийн
гаралт бол хурцтай өсөж байгаа нь бол өнөөдрийн хурал дээр тавигдсан илтгэлүүдээс бол харагдаж байна. Аль ч улс орнууд энэ төрлийн гэмтэрхтэй тэмцэх шин төрлийн платформ технологиудыг ашиглах болсон байна. Эдгээрийг нь бас манай улс судлаж өөрсдийн хэрэгцээнд ашиглах зүйтэй болов уу гэж бодож байна. Ер нь бол кибер орчинд үйлдэж байгаа гэмт хэргийг мөрдөн шалгахад бол олон улсын хамтын ажиллагаа бол маш их чухал учраас манай улсад анх удаага ингээд үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа олон улсын энэ баг хурлын үр дүнд бидний одоо эрүүгийн эрх зүйн барьцуулсан харилцаанд гадаадын эрх зүйн тусцаа харилцан үзүүлэх олон улсын харилцаа холбоо за энэ гэмт хэргийг мөрдөн шалгах хууль эрх зүйн орчинд бол шин дэвшил гарна гэдэгт бол итгэлтэй байна. Олон улсын прокуроруудын холбоо нь 1995 онд байгуулагдаж, өдгөө дэлхийн 175 орны 250 мянга гаруй прокуроруудыг игнэндээ нэгтгэсэн байгууллага юм а. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн 10 дугаар хурал нь бүс нутаг төдийг бий олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх онцгой чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Олон улсын прокуроруудын холбооны төлөөлөгчид прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Олон улсын прокуроруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роял Дана, ерөнхий зөвлөх Шиназ Мусафир, гүйцэтгэх захирал Жанна Холст Хупнер нар Монгол улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцж, прокурорын байгууллагын хүндэт зочны дэвтэрт сэтгэгдэл бичиж үлдээлээ. Олон улсын прокуроруудын холбоотой хамтран сургалт зохион байгууллаа. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дугаар хурлын хүрээнд прокуроруудад зориулсан сургалтыг Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтаар олон улсын прокуроруудын холбооны ерхий зөвлөх Шиназ Мусафир прокурорын мэргэжлийн хариуцлагын стандарт болон үндсэн үүрэг эрхийн тунхаглалт сэдвээр Их Британий гадаад харилцаа хамтын нөхөрлөлийн хөгжлийн газар, олон улсын шударга ёсны хөгжлийн газрын захирал Марк Керол авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, үр дүнтэй стратеги боловсруулахын сэдвээр мэдээлэл өгч прокуроруудтай нээлттэй ярилцаж харилцан мэдээлэл солилцлоо. Олон улсын прокуроруудын холбооны бүсийн хуралд 25 улсын прокурорын байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын түүх, ёс заншил уламжлалтай танилцлаа. Монгол тоглоом наадгай, бичгийн соёлтой танилцж, Монгол улс болон монголчуудын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм а. I was so amazed. Би Монголд анх удаа ирж байна. За цөөнхүү амтай гүн гүнзгий соёл уламжлалтай улс гэдгийг мэднэ. Гэхдээ энд ирээд монголчууд маш сайхан сэтгэлтэй, зочломтгой хүмүүс байдгийг мэдэж авлаа. Ирчүүдээс гадна эмэгтэй дайчдтай байсныг ч мэдэж авлаа. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү соёлын буланг байгуулж биднийг монголчуудтай, за монгол ёс заншилтай танилцах боломжийг олгож байгаад туйл их баяртай байна. Үүнээс гадна Монголын прокурорын байгууллагад маш олон эмэгтэй прокурорууд ажиллаж байгаа нь надад үнэхээр гайхалтай санагдаж байна. I've learned from your culture. Олон улсын прокуроруудын холбооны 30 жилийн ойг Монгол улсад тэмдэглэлээ. Монгол улсад Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь хурлыг зохион байгуулахын хамт олон улсын прокуроруудын холбооны үүсэн байгуулагдсны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Олон улсын прокуроруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роял Дана бүс нутаг олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монгол улсын прокурорын байгууллагын хувь нэмрийг өндрөөрүүлж бүс нутгийн хурал болон тус холбооны түүхт 30 жилийн ойг өөрийн улсдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаад гүн талархал илэрхийлсэн юм а. Би 2004 оноос хойш олон улсын прокуроруудын холбооны нэг хэсэг болон ажиллаж байна. Энэхүү холбоо нь эхэндээ гишүүнчлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч байсан бол харин одоо бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, улс орнуудын прокурорын байгууллагын харилцаа холбоог шин шатанд гаргахад анхаарч байна. Олон улсын прокуроруудын холбооны 30 жилийн ойг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлж байгаад миний хувьд туйлын баяртай байна.
Олон улсын прокуроруудын холбооны 30 жил Монгол улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн анхны өдрийн нээлт боллоо. Түүхэн ойд зориулан гаргаж буй шуудангийн маркет их Монгол улсын анхны заргаж шихий хутгийн хөрөг, олон улсын прокуроруудын холбоо болон Монгол улсын прокурорын байгууллагын ойн логог дэлхийн бөмбөрцгийн хамт дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь тус холбооны эрхэм зорилго, хамтын үнэт зүйл, хууль, шударга ёсны төлөөх үйл хэрэгт Монгол улсын прокурорын байгууллага нэгдмэл болохыг илтгэж байгаа бол хуйгын дайчин, баатарлаг, маш бат бих хамгаалалт болох халдашгүй дархан байдлыг илэрхийлжээ. Олон улсын прокуроруудын холбоо нь 1995 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхийд даяар прокуроруудын мэргэжлийн хариуцлага стандартыг тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрхийг дээдлэн дэлхийн нийтэд тулгарч буй сорил бэрхшээлийг даван туулах, прокуроруудыг мэргэшүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэн ажилладаг. Олон улсын прокуроруудын холбооны 30 дахь удаагийн нэгдсэн чуулган энэ оны 9-р сард Сингапур улсад зохион байгуулагдахаар болсон байна. Захин орчинд заллах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Ялангуяа Telegram ашиглан үйлдэгдэж буй заллингийн хэрэгүүд өсжээ. Telegram аппликейшн ашиглан үйлдсэн заллингийн улмаас улсын хэмжээнд 2024 онд 11.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас прокурорын байгууллага 9.9 тэрбум төгрөгийн банкны шилжилт хөдөлгөөнийг зогсоож хязгаарлалт тогтоосон бол 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч 5.7 тэрбум төгрөгийн хязгаарлалт тогтоосон байна. Харин Чингэлтэй дүүргийн хувьд 2025 оны эхний 5 сарын байдлаар 1274 заллах гэмт хэрэг бүртгэгдсэний 6% нь Telegram аппликейшн ашиглан үйлдсэн гэмт хэрэг эзэлж 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тус заллах гэмт хэргийг үйлдэж байгаа арга хэлбэр нь хохирогчид олон гишүүнтэй Telegram аппликейшны бүлэгт нэгдэж үл таних хүнээс амар хэлбэр аргаар мөнгөтэй олох боломжтой талаарх мэдээллийг авч улмаар даалгавар биелүүлэх байдлаар мөнгөө шилжүүлэн заллуулдаг байна. Захим орчинд мөнгөө өсгөх боломжтой онлайнаар өндөр цалинтай ажил хийхийг хүсэж байна уу гэх зэрэг мэдээлэл нь ихэнхдээ хуурамч мэдээлэл байх эрсдэлтэй байдаг байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Telegram платформ ашиглан үйлчилсэн гэмт хэргийг бол 2024 оноос 2025 оны 5 дугаар сарын байдлаар судлаа авч үзэхэд тус гэмт хэрэг нь бол ихсэн үзүүлэлттэй гарсан. Залих гэмт хэрэг нь бол улсын хэмжээнд 4400 гэмт хэрэг бүртгэгдснээс Telegram платформ ашиглан үйлчилсэн гэмт хэрэг нь бол 40 гаруй үе бол эзэлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Прокурорын байгууллагаас Telegram платформ ашиглан үйлдэж байгаа гэмт хэргийг хариу арга хэмжээний өрөөнд бол нийт бол 2024 онд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжүүлэхүүний хязгаарлалтыг бол тогтоосон. 2025 онд бол 5.3 тэрбум төгрөгийн хохирлыг дансны хөрөнгө шилжүүлэхүүний хязгаарлалж тогтоох шийдвэрлсэн байна. Telegram платформ ашиглан залих гэмтрийг үйлдэж байгаа этгээдүүд нь гадаад улсаас зохион байгуулалттай бүлэг этгээдүүд улсын хил даван үйлдэж байгаа нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар бол тогтоогдсон. Иймд иргэд та бүхэн аливаа мэдээллийн бодит нөхцөл байдлыг нэгтэж тус гэмтрийг хорхиж болохоос өрсөн сэргийлэх шаардлагатай байна. Telegram аппликейшнээр залливчид гадаад улсаас зохион байгуулалттай нэгдэж их хвчлэн хуурамч нэр дугаар ашигладаг тул иргэдийн өөрсдийн сонор сэрэмжтэй байдал хамгаас чухал юм а. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүүхэд хохирсон холбогдсон зөрчлийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийг судлахад 2024 онд зөрчлийн хэрэгээр 133 хүүхэд шалгагдсанаас 76 нь зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож торгуулийн шийтгэл хүлээсэн байна. Үүнээс 3 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан бол 2 нь осол гаргасны улмаас бусдад 6.3 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил нь хүүхэд холбогдсон зөрчлийн 57.4%-ийг эзлэж байгаа нь анхаарал татаж байна. Тэгэхээр энэ төрлийн зөрчилд бол 14-өөс 18 насны өсвөр насны хүүхдүүд бол холбогдож байна. Энд дээр бол эцэг эхийн хараа хяналт мэдээж хамгийн чухал байна. Эцэгийн хараа хяналт сул за тээврийн эрслийн одоо түлхүүрээ гэртээ орхих тий энэ тээврийн эрсэл маань одоо хаана байгаагаа мэдэхгүй гэс одоо хүүхдүүд сонирхлоороо найз нөхдөөрөө нийлээд тээврийн эрсэл одоо жолоодох ийм одоо сонирхолтой болж байна. Тэгэхээр энд мэдээж энэ хуулинд бол насанд хүрсэн хүн тээврийн эрсэл одоо жолоодох ёстой. За тэгэхээр энэ одоо хуулийн заалтыг зөрчөөд эрхгүйгээр ингээд жолоодсны улмаас энэ осол гарах. За хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учирч байгаа ийм тохиолдлууд байна. Дүнж үзэхэд бас эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээрээ жолоо байруулдаг тохиолдлууд байна. Мотоцикл унуулдаг, машин унуулдаг. Энд чинь жолооны курс сураагүй ийм хүмүүст одоо энэ өөрсдөө жолоо байруулж байгаа тохиолдлууд бас гарсан. За ер нь бол ихэнх дийлэг тохиолдол мэдээж бол хүүхдүүд бол эцэгтэй хэлэхгүйгээр жолоо бариад тэр үсэж жолоодж байгаа тохиолдлууд байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байх тул эцэг эхчүүд хүүхдтэй тавих хараа хяналтаа сайжруулах, гэмт хэргийн зөрчлийн хохирогч холбогдогч болохоос үргэлжлэн сэргийлэлд анхаарах шаардлагатай юм а. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, цагдаагийн газар, экологийн цагдаагийн алба, нийслэлийн байгаль орчны газрын эрх бүхий албан хаагч нарыг оролцуулан байгалийн хамгааллыг хилцүүлэх зохион байгууллаа. Тус дүүргийн хэмжээнд хууль бусаар ан агнуурын бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх, хууль бусаар мод бэлтгэх, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн нийт 14 хэрэг шалгагдаж, байгаль экологт 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хилцүүлгийн үр дүнд тус дүүргийн гүнддэх шалган өнгөрүүлэх цэгийн үйл ажиллагааг сайжруулах, хотын ногоон бүсэд байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр үе шаттай арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2022-оос 2025 оны хагас жилийн байдлаар эрүүгийн хуулийн 25-ын 2 дугаар зүйлд заасан соёлын үеийн эсрэг 19 хэргийг шийдвэрлсэн байна. Тодруулбал улс орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын үйл хөдлөх дурсгалыг санаатай эвдэх, гэмтэх, устгах гэмт хэрэг 1. Соёлын бие төвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэг 12. Хууль бусаар археолог, палеонтологийн хайгуул, маллах их гэмт хэрэг 6 үлдэгдэж шүүхээр шийдвэрлүүлжээ. Тус прокурорын газраас холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулан соёлын үеийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдж буй асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаар хилцүүлэг хийсэн байна. Хилцүүлгээр дээрх гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдж буй асуудал бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж санал бодлоо солилцжээ. Та энэ шуудан гэлгээгчийн болон хувийн мэдээлэл оруулж байгаа сайтын талаарх мэдээллийг дахин нэгтэлсэн үү? За гайгүй л үү дээ. Амархан байлаа. Одоо энэ мэдээллүүд байхад чиний бүх зүйл минийх. Залилах гэмтэргийн гаралт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэхийн зэрэгцээ, тус гэмтэргийн үйлдэлийн арга хэлбэр өөрчлөгдөн цахим хэлбэрт шилжиж эргэн хуулийн этгээдэд их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсаар байна. Та дараах аргуудыг хэрэгжүүлснээр цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Facebook, Twitter, Instagram, цахим шуудангийн хаяг болон интернет банкны аппликейшнүүдэд тус бүртэн ялгаатай нууц үг ашиглах. Нэвтрэх нууц үгийг тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн 8 буюу түүнээс дээш оронтойгоор оруулах. X сурвалж тодорхойгүй албан ёсны бус сайтад өөрийн хувийн мэдээлэлээ оруулахгүй байх. Цахим зурвсан дүндэслэн бусад руу мөнгө шилжүүлэхгүй байх. Хүсэлтийг дахин нэгтэлж хэвших. Өөрийн арилжааны банкны данс болон хувийн мэдээлэлээ бусдад ашиглуулахгүй байхыг зөвлөж байна.
прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаартай хамт байсан та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.